ингэж плэг амар удсан байна. За энэ дүүрийн дөрөв болж байна одоо. Өнгөрч जैन тэгээд би одоо бас өөрөвч өөрөө гарлаа. Энэ өөрөвч өөр гараагаа бас аяг утсан. Баянад өдрийн аялал нэг тийшээ хийх гэж бэ. Тэгээд хаашаа хийх гэж байгаа юм бэ? Юу хийх гэж байгаа юм бэ гэдэг нь одоо хараа. Хүрээдэрлээ, пицца хүрээдэрлээ. Тэгээд дунгаж ирчээд сая энэ газар орж нүрэ бодох хэрэгтэй болсон готлаа Макдоналдс энэ айл авах гээд макро орсч юм аагүй л 50 цент төлмөл. Тийм ээ штэ энэ чинь ямар амир юм. So I thought I needed. So I thought I needed. Танай наваа ганцаараа аялах юм бол дуруу мэдэн ш тий Ромоос хашаа гэхгүй. Тэг Ромоос хашаа өөрчлөлтөөгүй юм чи. Ганцаараа байх хэрэгтэй ямар ч тийм нэг юм битээ бурхан минь. Энэчээсээ сайхан чичгөө хот нөө энийг чинь өдөрт хэд тойр юм бэ нөө ихгүй. Ингээд ер нь оол ингээ харахад аяга гоё Венецийн шигаад тэгсэн чинь бисэн амар бохор заяа. Тэгснээ ингээд зөндөр нэг хогод тэгнэ. Би төлчдөг амар сайн зөвлөлтөй байлдаг байгаач амар хайлтгал гэж би болсон. Өнгөрсөн шөнө элхтэй өнтөж чадаагүй тэгээ өөрөө автобус энтрээр явцсан болохоор амар ятарчдсан байна. Элхтээ юу ээ миний нүүр мөрч ямар амар юм гарч. Одоо цаг 2:40 болж байна. Дүнсээ манай цэцэлгаад ирж байна. Төгөө орж ирлээ. Сонгоцгоос ирчлаа гэх тэгнэ. Doing shit. Sebab kan. За өөртөө танилцуулаад хаанаас хаарж байгаа лээ. Би нэмэр одоо аялж явж байна. Баг зардлаар ингээ өргөжтэйгээ 25 хоног тэгээ. Энэ ганцхан л өргөж. Тэгээд 10 улс. 12 хот. Явж тэгээд аяллаа яна бэрхтэй. Аялал гэхэд өнөөдөр нь штэ. Хэддэх хоног нэ гэхээр. Хэзээ мөн 19-ээс гарсан штэ. Аялал гэхэд өнөөдөр яг 9 дэх хоног юм байна. Тэгээ би Монголоос Европт ирэхийн тулд би хамгийн хямдхан зардлыг нь хайж болох гот. Тэгээд ер нь бол Монгол Улаанбаатараас би Сэлэн хүртэл вагоноор яваад. Би хөтлөв дээ. Сэлэнгээс би Сэлэнгдэр бонгод угаасаа нөгөө яа гэв. Машинтай хүмүүс ингээд хэл гардаг. Тэгээ ингээд шууд ингээд бэлэн байж байгаа юм дээ. Тэгээд тэр хүмүүс суугаад хэл гараад улаан үд төгчөөд улаан үдний хоноод уу яана. Нэсэн. Асгараад. Ер нь бол Европ руу хямдхан ирэх гэж хэрэг тааж бодож ивэл
яг иймэрхүү маршрутаар явах юм бол илүү хямдхан байдаг шүү. Ямар ч нөгөө нислэг Монголоос гарсан амар үнэтэй шууд нислэг нөгөө Монголд нэг тийм нөгөө билетийн юу нь байдгүйгээс болоод тийм үнэтэй байдаг шүү. Билет зардаг ажентууд нь их байдгүйгээс болоод. Тэгэл ер нь Монголоос вагоноор гараад тэгэл цаашаа гэж үү. Тийм. Ихтэй мэдээлээ да. Тэгвэл хэвээр нийт аяллаа чинь зардлын тийм аяллаа зардал нь хамаагүй бага байх. Тээврийн зардал юм. Тийм. Хэмээн. Хамаагүй бага. Аа. Гараж ирсэн. За энэ яадаг вэ? Яаж айлээ? Би зүгээр дагуурна. Маадуу. Германд амьдардаг. Германд өссөн. Тэгээ одоо Германд бол ажил хийж байгаа. Энэ хамт ажиллаж байгааг нь ямар ч гоё юм. Писад ирсэн бэ. Тэрийг хэлээгүй шүү дээ. Писад ирсэн. Мината хавцаа тий. За окей. Энэ влогны чард энэ утас үйд юм уу те. Энэ нэг хөрсөн зөөлхөн болохоор ингэж хажууд шиг унж байгаа унж гэсэн ингэ нөгөө дэрсэн. Энэ амир нийслээ 1100 хэдэн онд гэлээ заяа барайд ирсэн. Тэгээд 1372 онд барайж дууссан гэж байгаа байхгүй 200 жил хугацаанд баригдсан. Тэгсэн чинь би бүр бодчихоо. За манайх 1310 тийм 1300 онд юу ижилаа гэж бодчихсон ч хүмүүс энэ амир Жина. Би бичинд орж байгаа. Одоо яг явж байгаа юм тийм. Сайн бид нэр 13 цохгүй. 13-таа тэгээ бид тэр зааж өгөөд тэгээд бид тоглосон яа. Тэгээ ихтэй би яг ингэ шийдгэлтэй шүү мөдөлтэй шүү тэгээд том том юм ярьж байгаа. Тэгээд тоглосон тэгээд ямар шийдгэлтэй тэр баах нөө фэйсбүүк юмуд хольж байгаа уун гээд хилцэж яри өөрөө гож. Өөрөө гож одоо ухаас. Бацаануудынхаа муухад дош орж идэг гэдэг шиг. Та бүр 31-ээр гарсан юм уу? 30-аар авсан бол яах вэ? Адилхан хажсан. Зурчхоо тэгээд одоо. Персэн доо. Даас. Энэ үгч чи бүр. Нийс жоох хийж гоё юм гээд. Гоо нэртэй юм. Гоё нэртэй. Жохон За одоо юугаар халбгаар жоох. Өөрөө одоо өөдөө хайсаж болоо юу ч гэдэг лээ. энэ ихтэй арай том оо. Та зүгээр А би яаж талын уучсан юу? За нэг төлөөг явуучих юм уу? Төлөө. За. Ямар байна? Яах вэ? Тэгвэ. Би амсчий заяа жоо. Юу юм бэ? Ооч болохоор. өнөөдөр танилцсан Ахмад манайд хонжуулсан гэдэг хурцгийг хоноод хомстой хаал их таглаад өмчлөө
сонирхолтой байлаа. Тэгээд тестонд юм сонирхолтой амар сонирхолтой хөтөлөө. Тэгээд хамт гэж би гаргаад өчлөө гоё байна. Тэгээд нөгөө маа нэг найз энд ирчихсэн. Тэгээд тэгэж ирэхтэй болохоор би яг тэр үед үнээр юу ч мэддэггүй байсан. Яаж билээдээ өөр хот руу явж үзээгүй байсан. Аялаж сураагүй байсан гэх юм. Тэнгүүтэл яахаа юусэн мэддэггүй байсан чи энэ хүүхдүүдтэй айгуу тийм гоё явлаа. Гоё явлаа тэгээд хамаалаа. За тэгээд би одоо эндээс шууд юунд суугаад трендээ суугаад харлаа. Харидаа. Окей. Энэ бичлэг манай энэгээр дуусчихна. Удахгүй нэг бичлэгээр дахиад уулзцгаа. Тэр баяртай.